Энэ нөгөө замынхан бэлтаан ингээд хүн явахад өвглийн нөхцөлдөл нөгөө ингээд халтраагуулга үүсчихээр энийгээ бол нэг халдвардгүй тийм юм хамаар сольж болдгоо болол гэж боддоо шүү. Энэ нөгөө чулуун бэлтааныхаа нөлөөллийг стандарт бусал гэж бодож байгаа шүү. Нэг Ахмад хүмүүс болохоор халтргаа зам их таарддаг. Тэгээд халтргаатай зам нь болохоор энэ хүний явах замыг стандарт бус гэж бодож байна. Энэ асуудлыг яаралдаа шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эн чинь мэрдэлтийг унах явдал их гардаг штэ манай орд. Гэмтэл рүү олон хүн очиж ийн өдөртөг хэдний хүн очиж байгааг судалгаа хийж энэ хүний амнаас болон эрүүл мэндийг хохироохгүй байхыг асуудлын шийдлийг олох хэрэгтэй. За хамгийн нэгдүгээрт одоо нөгөө энэ явгууны замаа хийж байгаа. Одоо жишээ нь хэд энэ дээр хийж байгаа нөгөө ийм гадаргуун ийм гялгарч юм шиг. Тэгээ цаас орчихоор энэ айгу ингээ халтраад байдаг. Тэр айгу хэцүү. Замын өөрийнх нь бүтээц хийц. Монгол шиг энэ өвлөн хасах 40 градус хүртэл хүйтэрдэг ийм хүйтний улирлын халтргаа гулгаатай ийм хотод энэ одоо дулаан газрын өрөөний гялгар филтэй энэ юу юм? Төрийн ордны ёслолын тэр танхим гялгар байж болно. Энэ дээрээс болоод энэ гэмтлийн эмнэлэг дээрээс очиод асуу. Шууд хотын захиргаа энэ гэмтлийн эмнэлэгт халдварч унсан иргэдийн нөхөн төлбөрийг хотоос гаргах ёстой. Яагаад энэ халдвардаг ийм хачин муухай өрөөний филтаануудаар энэ нийслэл хотын замыг хийгээд байгаа юм?